Хаул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулан улс аймгийн цолтой хүчит 256 бүхий барилдааныг Монгол бүххийн өргөөнд зохион байгууллаа. Барилдаанд Монгол улсын зан Сүхбаат төрүүлж, Монгол улсын зан Батүлзий үзүүрлэн, шүгээн дөрөвт аймгийн арслан Шаравдорж, аймгийн арслан Батэрдэн тус шалгарлаа. Барилдаанд улсын арслан оюун болоод тэргүүтээ улс аймгийн цолтой нийт 256 бүхий хүч үзнээс дунд шүүгт Монгол улсын арслан оюун болд, Монгол улсын зам Хүрв сайхан, улсын харцаг Зоригт Баатар, улсын начин Даваа Очир нарт хүндэтгэл үзүүлж урамшууллаа. Мөн улсын цолонд ойрхон бүх шагналыг аймгийн арслан Мөнх Баярт олгосон байна. Энэ жилийн 60 жилийнхаа ог их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын онцгой жил болгон ухтаж байна. Нийгмийн хүртээн хэмжээг салбар хүргэх, тэгш хүртээх чиглэлээр бид нэлээдгүй ажлыг амжуулсан. Энэ хүрээнд бас тодорхой ажлууд, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бол энэ жил бол нэлээд хийсэн юм амжилттай гарч 60 жилийнхаа ухтаж байна. Мөн бүхий барилдааны үеэр хан уул дүүргийн хөдөлмөр нийгэмлэгээс Ахмад бүх Монгол улсын дархан авраг цэрэн тогтох ахсны гэргий отхон чулуунд хүндэтгэл үзүүллээ. Тус нийгэмлэгээс олон алдар цолтой бүхчүүд төрсөн бөгөөд хамгийн том цолтой бүх нь дархан авраг цэрэн тогтох юм а. Тухайн хүний барилдаа шалтгаан. Ягаад гэвэл улсын цолтоос гадна аймгийн цолтой улсууд их задуучууд их сайн их олон байна. Тэрийн нэнийг төрүүлэхэд таавар их маш. Хан уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан Богд хан уулын хишиг бүхий барилдааны төрөө зүр шөвгийн 4 бүхий шагналыг улсын их хурлын гишүүн, улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга алдарч авахлан хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Оргил, хан уул дүүргийн засаг дарга Цэрэн нар гардуулж нийт бүхчүүдэд амжилт хүссэн байна.